Сайн байцгаана үзэгчдээ байр суурь ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. За энэ удаагийн зочноор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн медиа технологийн тэнхимийн багш Оюнбат оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч манай студид ирсэн танд баярлалаа. За бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол дөрөвдөх засаглал ба өнөөгийн байдал байгаа. За хамгийн ихний асуулт бол дөрөвдөх засаглал гэж яг юу болохыг та манай үзэгчдэд сэтгүүл зүйн өнцгөөс тодорхойлж өгөхгүй юу? За яг дөрөв засаглал гэдэг бол бие усны нэршил биш л дээ. Ер нь нөгөө үндсэн хууль тогтоох, гүйцэтгэх тийм ээ. За тэгээд шүүх. Энэ гурван засаглалыгаа хянах. За төр түмний дунд гүр болох. Ийм одоо ажилтай хүмүүсийг л одоо бид дөрөв засаглал гэдэг бас нэрлээд байгаа тийм ээ. Тэгээд тэгэхээр одоо гол энэ үүргээ гүйцэтгэж гин үгүй юу гэдэг дээр л одоо яригдана л та. Монголын өнөөдөр манай хэвлэл мэдээллүүд үнэхээр яг энэ дөрөвдөх засаглалынхаа үүргийг гүйцэтгэж чадж байгаа болоо та яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд тодорхойлж ярихгүй юу? За би бол яг ингээд хөндлөнгийн үүднээс бас ажиглалт хийгээд ганц нэг судалгаа хийгээл явдаг л да. Тэгэхээр бол ер нь гадны улс орнууд за одоо Америкч гэдэг юм уу те энэ хэвлэл мэдээллийн одоо энэ сэтгүүлс бий болоод олон зуун жил болсон. За бидний хувьд бол харьцангуй юм шин. Яагаад шин гэж хэлж байгаа вэ гэхээр 1990 оноос ер нь хойш тоож болно л доо. За бидний үндэсний сэтгүүл зүйн 1913 онд одоо шин төлөмийг бичгээр эхэлдэг тийм ээ. Гэхдээ тэр социализмын үед байсан хэвлэл мэдээлэл бол одоо нөгөө төр засгаас хараат тийм ээ. Нөгөө дөрөвдөх засаглал гэдэг үүргээ гүйцэтгэх бас боломжгүй ийм үе байхгүй. Тэгэхээр 90 оноос хойш чөлөөт хэвлэлтэй болоод манайх. За энэ цаг үеэс хойш одоо гээд ярих юм бол нэг 30 хэдэн жил байна тийм ээ. За 30 хэдэн жилийн туршид бол одоо хувь хүн ч гэсэн үндсэндээ одоо бие хүн болж бүрэн одоо төлөвш боловсралтай тийм үү. Нэгэн болоход бас хангалттай хугацаа биш шүү дээ тийм. Тэгэхээр бүхэлдээ ийм салбарын хувьд болвол бидний хувьд ер нь цаг хугацаа тийм их орох юм байгаа. За 35 жил гэдэг бол одоо бидний хувьд бол үзэх ёстой юмаа үзээд явж гинэ л гэж харж байгаа. Асуудал зөндөө байгаа. Энийг бол одоо шийдээд явандаа бол ингээд шийдэгдээд явах хаа л гэж харж байгаа юм л да. Одоо бол яг гадны орнуудтай харьцуулахад бол энэ саяын таны хэлсэн үүргээ бол бүрэн дүрэн гүйцэтгэж байгаа гэж хэлэхэд хэцүү. Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн салбарт хамгийн гол асуудал бол хүний нөөцийн асуудал болчиход байна л да. Яг энэ салбарт ажиллах хүчгүй болчиход байна. Энэнийг та ер нь юу гэж харж байна? Юунаас үүдэж энэ шалтгаан бий болж байгаа бол? За яг ер нь хүний нөөц манай хүн ам бас мэдээж холбогдох бах. За гэхдээ тухайн салбарт бас нэг юм багтаамж гэж байгаа. Тэгэхээр тэр багтаамжинд хүний нөөц нь одоо үнэхээр эрэлттэй мэрэгжил болвол тийм ээ. За тэгээд оюутнууд, хүүхдүүд бол эсээд ингээд ороод сонгож суралцаад ингээд очдог. За гэхдээ манай салбарын хувьд бол ер нь нөгөө зах зээлийнх нь хувьд бол бас тийм том газар биш шүү дээ тийм ээ. Ер нь ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага хаач энэ бас эдийн засгтайгаа холбоотой. Хэвлэл мэдээллийн байгууллагыг одоо энэ хувийн хэвшлийнхэн тийм үү? Гол нь одоо нуруунд дээр урьж явдаг энэ зар сурталчилгааны орлогоор. Тэгэхээр манай зах зээл бас тийм хомигдмал байгаа юм болов уу гэж харагдав. Яагаад гэвэл ер нь оюутнууд, элсэгчид бол сэтгүүлч гэдэг мэрэгжил дуртай. Тий. Эсэж ордог тийм. За ороод төгсдөг. Төгсөөд очоод ажиллах бас нөгөө за нэг 30 хүүхэд төгслөө гэхэд 30-уулаа очиж ажиллах нь бага байгаа даа л та. Тий. За цалин мөнгөтэй холбоотой байх тийм ээ. За өөр одоо салбарын зарим нэр хүн дунгаасан бас ийм хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хараад бас янз бүрээр боддог бах. Янз бүрийн шалтгаан байдаг бах л та. Тэгэхээр ер нь
тэр оюутнууд яагаад очихгүй байна вэ гэдэг тэр цаад шалтгааныг нь л одоо нарийн судлах хэрэгтэй. Бидний зүгээс бол одоо яг манай Монголын зах зээл дээр бол тийм ээ хангалттай бол бас оюутнууд эсээд төгсөж гарч гинаа л гэж үздэг л тийм. Төгсөөд л оюутнууд ч одоо шууд мэргэжлэрээ ажиллаж эхлээл тий. За цалин бага байна. Шууд ингээл мэргэжлээ хичнээн дуртай байлаа гэд нөгөө нэг авч байгаа цалин амьдралд нь хүрэлцэхгүй тэр асуудлаас болоод ер нь мэргэжлээ сольсон тохиолдлууд ер нь маш их байлээ л дээ. Бага харин тийм. Ерөөсө дурлаж ордгийн тэгээд ороод төгсөж гараад тийм асуудлууд гарч ирдэг. Ер нь тэгээд дуртай хүмүүс нь тийм ээ. Стол мэргэжилтэй дуртайнууд нь ингээд үлдээд бас цаашаа явж байгаа. Гэхдээ одоо зүгээр харахад нэг 10 жилийн өмнөхийг ч үгүй юм 20 жилийн өмнөхийг харах юм бол одоо бас зах зээл бас арай өөр болсон. Тийм. Одоо хин чадж гин. За тэр нь бол одоо бас сайхан амьдрах боломжтой болж ирж байгаа. Тийм. Манай ерөнхийдөө энэ зах зээлийг харахад бол тэгэхээр одоо нөгөө чанарт анхаарах хэрэгтэй болж ирж байгаа юм л да. Дэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн контентоор өрсөлдөөд одоо зар сурталчилгаагаа сайн татах, бизнес загвараа одоо сайжруулах тийм ээ. За тэгэнгүүт тэнд очиж байгаа хүний нөөц бол бас өөрийнхөө чадварыг харуулад өөрийгөө үнэлүүлж чаддаг. Ийм л одоо болж ирж байгаа. Тийм. Та сая ур чадвартай байж нөгөө нэг цалин хөлсөө нэмэгдүүлэн ур чадвараа үнэлүүлнэ гэд ярьж байна. Танай сэтгүүл зүйн тэнхимийн хувьд ер нь медиа технологи гэж явдаг юм байна. Ер нь яг сэтгүүлчийг яг зөвхөн бичдэг байхаас гадна өөр ямар ур чадваруудыг эзэмшүүлж гаргаж байгаа вэ? За тэгэхээр манай тэнхимийн одоо онцлог гэх юм бол медиа технологи гэж бас яригдж байгаа. За мэдээж онлайн мэдлэг, суур мэдлэг, өгөгдөн мэргэжлийн мэдлэг. Дээр нь энэ одоо цаг үеэ дагаад дижитал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ер нь ганцхан хэвлэл мэдээлж гэхгүй тийм ээ. Салбар болгонд энэ дижитал одоо технологи болвол өчтөрөн орж ирж байна, хэрэглэгдэж байна тийм ээ. Тэгэхээр одоо нэг байгууллагынхаа рилийг хийдэг ч юм уу тийм ээ. За одоо янз бүрийн видео контентуудыг хийдэг ийм хэмжээний чадварыг энд сураад төгсөөд гарсан оюутан маань төгсөгч маань өөрөө за мэргэжлээрээ бол одоо тэрийг хэрэглээд одооны энэ хэл мэдээллийн байгууллагууд сайтуудын бас энэ контентуудыг харж байгаа бах те постэр зурагнаасаа ахуулаад за тэгээ ингээд дахин боловсруулсан контент хийж байгаа өөрсдөө контент видео контент хийж байгаа эднэр маань тэр чадваруудыг бас давхар шаардаад байгаа. Тэгээд тэнд очиод ингээд ажиллахад гологдохооргүй боловсон гэж. Дээр нь за боли бүр одоо хүсэл сонирхол нь өөрчлөгдөөд тийм үү? Одоо нэг компанид очиод ажиллаа гэхэд маркетингийн албанд нь ч байдаг юм уу? За одоо тэр олон нийттэй харилцах ямар нэгэн тэр олон нийт рүү чиглэсэн тэр тийм ээ ажилд нь ингээд контент хийгээд очиод тэнцээд ажиллаж явах ийм одоо ер нь боломжтой хүмүүс л гардаг л да. Тэгэхээр энэ бол одоо манай бас давуу тал гэж хэлж болно. Өнөөгийн хэвлэл мэдээлэл ер нь та хамгийн том хүндрэл саад бэрхшээлийг ер нь юу гэж харж байгаа вэ? За түрүүс нөгөө ер нь эдийн засгийн манай улсын эдийн засаг бол бас тийм сангүй байгаа тийм. Тэгэхээр энийгээ дагаад одоо манай зах зээл маань хөвөгдөд байгаа. Тэгэхээр одоо энэ хувийн хвшлийг дэмжих гэдэг юм уу эдийн засгаа сайжруулах, энэ саваа томруулах энийг дагаад одоо манай хэвлэл мэдээлэл маань их эрүүл сарвал одоо хөгжлөөрөө явах болов уу гэж ингэж хардаг. За одоо бол энэ тийм боломж бас ховор байгаа учраас гэхдээ ер нь бол болгоё гэсэн хүнд бол боломж байгаа тийм. Гэхдээ одоо шууд ингээд одоо өнөөдөр сайт нэгээд ажиллаж байгаа хүмүүст ингээ харахад бол жоохон буруу нэг жишээ байгаа нь хит их нөгөө улс төрийн нөлөөлөл тийм ээ алт одоо орж за тэндээс санхүүждэг нэг ийм одоо бизнес загвартал баригдаад байна л да. Тэгээ энэ маань өөрөө бас хор уршигтай. Гадны улс орнуудад одоо энэ бизнес загварын тухай ярихад бол ер нь асар их боломжууд байдаг.
Одоо энэ дижитал технологи, сошиал бий болсон дээр нь бизнес загварыг нь улам нэмж өгсөн байдаг тийм. За энэ одоо бол контентэд одоо суурилсан ийм бизнес загвар бол бас явж байгаа. Мэдээ зар сурталчилгаагаар бол одоо орлого олж байгаа. Дээр нь энэ subscription биш үү тийм ээ. Эндээс чи өөрийнхөө сайтыг цааш нь борлуулж болж байна. Контентоор нь тусад нь борлуулж болж байна тийм үү. За тэр контент нь өөрөө одоо энэ сошиал дээр хувь хүн одоо энэ сошиалор мөнгө олоод байгаа шүү дээ тийм үү. Тэрнтэй адилхан чиний одоо хийж байгаа танаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн контентууд тэнд мөн адилхан тавигдчихж байгаа. Тэгээд эргүүлээд тэндээс одоо монетайзер мөнгө олох бас боломж байж байгаа тийм. Гэх мэтчлэн. Яг гадны одоо мэдээллийн хэрэгслүүд бол ингээд зарим мэдээллийн ингээд төлбөртэй, заримын төлбөргүй өнгөч гэдэг юм уу тийм. Ингээд гаргаад эхэлсэн. Гэх мэтчлэн тэгэхээр өөрөөсөө мөн л адилхан төрөний чанартай юм их юм бол эргүүлээд одоо санхүүжих бол боломжтой байгаа. Хэвлэл та түрүүн ярьлаа л да нөгөө нэг ёс зүйн асуудлын талаар хоёлаа яриа. Сэтгүүлчд ер нь хэр ёс зүйтэй байх ёстой юм. Дээрээс нь ер нь яг энэ одоо байгаа сэтгүүлчдийн ёс зүй яг энэ дөрөвдөг засаглал гэдэг нэр хүндэд хэрхэн ер нь нөлөөлж байгаа вэ? Одоо ер нь бас ер нь нэлээд хид хідэн захим орчинд бол ёс зүйгүй тэгээ сэтгүүл зүг маш муухай харагдуулж байгаа жишээнүүд бол харагдаад байгаа шүү дээ. Тийм ээ, ер нь бол одоо би нэлээд олон хичээл ордог л тоо бакалаврын ангида. Тэгээд одоо хэвлэл мэдээллийн ёс зүй ба эрх зүй гэдэг хичээлийг орохдоо л одоо за энэ одоо та хэдийн хамгийн чухал хичээл шүү гэж байгаа л ёс зүйн сэдвүүдэд орж эхэлдэг. Ер нь бид мэргэжлийн мэдлэгийг бол ингээд 4 жил сураад өөрсдөө хийгээд маш олон бие даалтаар хийгээд ингээд гардаг. За дээр нь одоо хэвлэл мэдээллийн салбартаа очиод яг дадлага дээр гараад ингээд хүн бас сайжраад явдаг тал бий. Гэтэл ёс зүй гэдэг бол их том сэдв тийм. Хүнийг хөгжүү одоо маш том боловсралтай ёс суртахууны боловсрал бол хамгийн том боловсрал. Тэгээ энийг одоо шатраатаагаар эзэмших гэдэг өөртөө бий болох гэдэг бол чухал. Тэгэхээр одоо хувь хүн өөрийгөө бас ажиллах хэрэгтэй. Багш нарын зүгээс мэдээж мэргэжлийн одоо хичээл болгон дээр л нэг ёс зүйн сэдв ордог. Гэхдээ тэр хүн яг өөртөө бий болгож чадчихэв үү? Чадсан уу юу гэдэг одоо хэцүү асуудал л та. Тэгэхээр хувь хүнийг одоо би бол яадаг вэ гэхээр за мэдээж хичээл дээр нь онлайн мэдлэгээ өгөн дээр нь оюутнуудыг өөрсдөө бий болгох талаар өөрийгөө яаж хөгжүүлэх үг ингээд ном уншуулдаг шин. Уран зохиолын ном, номын клуб ажиллаулдаг. Манай сэтгүүл зүйн ангийн оюутнууд одоо дийлэнх нь манай сургуулийн номын клубт байдаг. За тэгээд тэндээс уран зохиолын ном уншаад тэндээс хүн суртахууны боловсрол эзэмшдэг баг. Тэнд чинь маш том хичээл, суртахууны хичээлүүд явж идэг тэр дотор. Тэгээ ингээд сайн уншдаг. Философитой бас танилцдаг. Ёс зүй гэдэг салбараа өөрөө шинжлэх ухааны талаас нь судалдаг тийм ээ. За ингээд хүн байх ухаан суралц, зүрх сэтгэлийн боловсрол суралцсан. Ийм хүмүүс бол ер нь гараад энэ ёс зүйн алдаа дутагдлыг баг гаргадаг аа. Ер нь ингээд анзаарч байгаа үстэй. Ингээд ёс зүйн асуудал гаргаад байгаа хүн тэр сэтгүүлчдийг ер нь хувь хүн талаас нь хар тийм ээ. Тэр хүн өөрөө хувь хүний хувьд ямар хүн бэ? Тэ? Өөрөө боловсрал хэр байна? Эндээсээ болоод одоо тэр дараагийн мэргэжлийн асуудлуудаа гаргадаг байхгүй. Тэгэхээр тэр хувь хүн болох талаас нь төлөвшүүлэх талаас нь суртахуунтай хүн бие хүн байх талаас нь бол одоо багш нарын зүгээс бол ингэж одоо хичээл номондоо за тэгээд энэ сонирхлын клубүүд дээр бол ажилтдаг л да. Манайх ер нь хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 5 байр хурчаад байгаа штэ. 180 улсаас 109 ирэмблэгдсэн байгаа. Тэгэд энэ яг ухарсан шалтгааныг та ер нь юу гэж харж байгаа вэ? За хэд хэдэн хүчин зүйл байдгийн байлээ. Ер нь төр засгийн зүгээс бас үзүүлж байгаа дарамтчилт нэлээд том дорн тийм ээ. Тэгэхээр яг хуу төр засаг манай хэвлэлийн эрх чөлөөний хууль 98 оны 4 зүйл заалттай хууль байгаа. Энэ хууль бол ер нь дөрвөн заалттай боловч маш сайн одоо хууль л да. Тэгээд хуулийн хүрээнд бол ингээд төрийн байгууллага тийм ээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд одоо цензур тавьж болохгүй гэдэг төрийн байгууллагын зүгээс тийм.
Гэт ингээд энэ хоёр гол заалт маань байгаа нь бол өөрөө бидний бас нэг үдий чинээ тийм ээ эвлэн эрхчлөөтэй байгаагийн бас үндэс. За гэхдээ нөгөө ямар ч юм нэг хуулийн цоорхоо гэж байдаг учраас ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж оролддог л доо тий. За ер нь тэр одоо манай худал мэдээл тараах гэдэг тэр зүйл заалт байна шүү дээ. Эрүүгийн хууль дотор байна. Энэ зүйл маань өөрөө хариуцлага нь тийм их өндөр одоо үнийг олон жил шорон тойрол ингээд яахгүй ч гэсэн одоо нөгөө цагдаа нар нэг дуудаж авчраал байцаагаал тийм ээ. Нэг гэргийн төлөө одоо 10 20 дууддаг ч гэнэ үү ийм одоо нөгөө залхаан зэрлүүлэх ийм ажил бас хийгддэг учраас энэ маань нөлөөлж байгаа баг. За тэр талаас. За нөгөө талаас юу гэхээр ерөөсөө нөгөө төрийн байгууллага төрийн зүгээс эвлэн мэдээллийн байгууллагатай болохгүй гэсэн боловч ер нь элтэд ингээд төр засгийн зүгээс тийм ээ. За нөгөө захиалгатайгаар маш их одоо мэдээлэл контентийг ингээд явуулдаг. За энэ маань өөрөө нөгөө чөлөөт зах зээлийнхаа ингээд одоо яг органикаараа явж байгаа тэр эвлэн мэдээллийн тэр агуулгад бас ингээд дунд нь маш ихээр орж ирдэг тийм ээ. Тохиолддог. Маш их мөнгөөр ингээд өөрсдийн зүгээс маш олон сувгаар тийм үү. За ингээд одоо бас хүсснээ хэлж ярина. Зарим нэгнийг одоо ингээд бүр буруутгах нь тийм ээ. Зарим нэгнийг ингээд яллна гэдэг маань өөрөө бас л манай эвлэн эрхчлөөнд ийм өсрөгөөр нөлөөлж байгаа л үзэгдэлт. Гэх мэтчлэн зүйл байна л да. Тэгээд бас нөгөө л зах зээлтэйгээ холбоотой асуудал руу орно. Тийм. Ер нь яг энтэй уялдаад танаас асуухад шинэ сайтууд ер нь маш олон бий болж байна л доо. Мэргэжлийн яг сураад, ажиллаад гарсан хүмүүс бие даагаад сайт нээж ийн. Харин нөгөө талд нөгөө улс төрчид халаасандаа 10-аас 20 сайттай тий. Тэгэл нөгөө яг таны сая хэлдгэрхийн нэг харлуулах, гүтгэх, яллах гэдэг асуудлууд бий болчоод байна. Тэгэнгүүт хүмүүс тий олон сайт нэгдчихлээ. Энэ ийм байж болохгүй гэдэг. Энэ ер нь таны хувьд харахад ер нь өрсөлдөөн бий болж гин үү? Энэ зах зээл ер нь хэр тэлэх боломжтой? Энэ талаар та ярихгүй юу? За тий түрүү би нөгөө хэлсэн социализмын үеийг дурдсан шүү дээ тий. Социализмын үед ингээд нэг хэл мэдээллийн байгууллага одоо жинхэнэ нөгөө одоо бид нар тарих угаалт гэж яриад байдаг тий. Тэгэхээр социализмын үед ч үгүй юм уу? За одоо энэ манай Хойд Солонгост ч гэсэн байж байгаа. Энэ нэг сувг болгоод тийм үү хэвлэл мэдээллийн одоо хэрэгслийг гаргах мэдээллийг за тэгээд эндээс яг өөрсдийн өссөн мэдээллийг өгнө гэдэг маань бол жинхэнэ тарих угаалт тийм үү. Одоо бол маш олон мэдээллийн хэрэгсэл байгаа учраас тэр тарих угаах хэмжээнд бол яг одоо хүмүүсийг нөлөөлөхөд бол хэцүү л дээ. Гэхдээ бол цөөхөн хэдэн хэвлэл мэдээлэл тийм үү монопол болоод ингээд гарах нь бол бас тийм сайн үзэгдэл биш. Бас л нөгөөдхийг чинь нийт хандлтын хэдэн хувийн тэрийг үзэж чинь тийм ээ гэдгээс шалтгаалаад. Тэгэхээр түрүүний таны хэлсэнчлэн энэ олон сайтууд, олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байх нь бол сайн үзэгдэл байхгүй. Мэдээллийг илүү тэнцвэржүүлнэ тийм ээ. Одоо монопол болцсны чинь задлж чинь тийм ээ. За тэгээд энд нэг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж өнцгөө гаргаж чинь тийм үү. Тэр нэг оюутан хүн ингээд багш нарынхаа хэлж байгааг сонсож байгаад үгүй нэрэ манайд чинь ийм өнцөг юусоо байдгүй юм байна штэ гэх тийм. Нэг ийм өнцөг гаргаж ирээд нэг сайт одоо байгуулж болж байгаа байхгүй тийм. Тэр маань ингээд мэдээллийг тэнцвэртэй ингээд болгоод явна. Гэхдээ түрүүн таны бас хэлсэнчлэн ерөөсөө нэг байгууллагт ч гэдэг юм уу тийм. За нөгөө редакцгүй олон мэдээллийн хэрэгсэл олон сайт байгаа нь бол энэ бол яг мэрэгжлийн хувьд бол сайн үзэгдэл бас биш юм те. Тэнд ингээд мэдээ угаалтал явагдчихэдэг шүү дээ. Ер нь бол энэ үг хэлэхэд тийм ээ. За тэгээд дээрэс нэг админтай байдаг бах. Тэгэл одоо ийм нэг ийм 10 сайттай нэг хүн рүү мэдээлэл явуулахгүй тэр чинь 10 20 хүн рүү явуулна тийм үү. За энэ маань цаашаа ингээд хэдэн сайт болох уу. Энэ маань өөрөө нөгөө чөлөөт яг зарчмаар явж байгаа тийм мэдээлэл агуулгач биш тийм үү. Энэ маань дээрээс өгж байгаа үүрэг даалгавар, захиалга, улс төрчийн нөлөө. Тэгэхээр тим сайтууд бол хортой байгаа юм. Яг мэрэгжлийн редакц байгуулад ингээд
За одоо би яг эрүүл тэнцвэртэй мэдээлэл гаргана чадна гэдээ явж байгаа ийм сайтуудын тоо бол нэмэгдэж л байх та сайн байх нь шүү дээ. За хортой сайтууд гэд ярьж байна л да. За энийг яг одоо бид нар шантаачд гэж яриад байдаг шүү дээ. За энийг хууль эрх зүйн хүрээнд юу н хэрхэн арга хэмжээ авдаг байх ёстой. Хууль эрх зүйн ийм сул байгаад байгаа болохоор энэ хүмүүс чи илүү тэ нөгөө иргэдийн тархийг угаагаад байгаа юм болов? За хууль руу орохлоор л одоо нөгөө дарангуйллын систем рүү ер нь бол орно тий. Тэгэхээр аль бол хууль эрх зүйн орчин бол чөлөөтэй. А гэхдээ тэр худал мэдээлэлтэй холбоотой хуульч одоо сайн гарцсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь элтэд худал мэдээллийг бол гаргаад авах бол тий буруу л да. Тий. Энийг бол ямар нэгэн байдлаар технологийн тусламжтайгаар шийдэж чинь тий. Одоо баримт шалгах төвүүд ажиллаж чинь гадна дотны за эдгээрээс ингээд үзүүлж харуулад за тэгээд тэрийг ер нь бас л нөгөө зах зээлийн зарчмаараа л тэгэл нийтэд одоо тэрийг дэлгэх хэрэгтэй байхгүй тий. За эднийх бол ингээд хөдөл мэдээлэл тараадаг л сайт шүү гэд ингээд үзүүлж харуулчихад бол иргэд бол бас тийм манай монголчууд бол бас тийм тэнэг хүмүүс биш л тий. Тийм юмыг ялгаж салгана. Уншигч одоо мэдээллийг хүлээн авахчид маань ер нь хэрсүү байх ёстой юм бэ? Мэдээллийг хүлээн авахдаа за энэ яг мэрэгжлийн редакцаас мэрэгжлийн сэтгүүлч энийг яг түгээгээд байгаа юм байна шүү гэдгийг хэрхэн ойлгож авах ёстой. Харин нөгөө талд болохоор за энийг нөгөө тий хин нэгнийг харлуулах гэж хин нэгнийг ялалах гэж ийм мэдээлэл тараагаад байгаа юм байна, түгээгээд байгаа юм байна гэдгийг хэрхэн хүлээж авч хэрхэн ялгаж таньдаг байх ёстой. За тэгэхээр энэ мэдээллийн боловсрал гэж юм яригдэж байна тийм. Тэгэхээр одоо манай хэрэглэгчдийн ерөнхий л одоо суур боловсрлоос л эхэлдэг юм л да. Тэгээ тухайн хүн маань одоо мэдээлэлд ямар анализ дүгнэлт хийж хүлээж авдгуу гэдэгтэй шинжлэх ухааны мэдлэгийг хүлээж авдгуу одоо илүү мохор сүсэгт итгэдэггүй ч гэдэг юм уу те. Энэ мэдчлэн одоо асуудлаас л эхэлдэг. Ер нь бол хүний мэдээлэл гэдэг бол суур хүмүүжлээс эхэлдэг. А дээр нь суур хүмүүжил дээр энэ мэдээллийн боловсролын энэ хичээлийг тийм ээ магадгүй 10 жилд нь ч гэдэг юм уу нэг хичээл болгоод орох одоо буруутахгүй тийм ээ. Мэдээлэлтэй харьцчихна гэдэг маань одоо маш том одоо бидний нэг амьдралын нэг хэсэг болчлоо шүү дээ тийм. А 100 жилийн өмнө бол тэр чухал биш байсан. Бидний нөгөө ски гэртээ тус тустай амьдарч байхад чухал биш байсан баг. А одоо ерөөсөө мэдээлэл бол бидний амьдралд шууд нөлөөлж байгаа учраас энэтэй холбоотой мэдээллийн боловсролтой холбоотой хичээлийг 10 жилд нь орж иж одоо цаашаа тийм ээ. Одоо өөрөө хэрсүү болох ийм одоо боломжтой болов уу гэж хардаг л да. Тэгээд хувь хүн өөрсдөө ер нь хичээх хэрэгтэй. Мэдээлэлд одоо зэнзүртэй ханддаг байхын тулд одоо өөрөө бас ном их унших хэрэгтэй тийм. Хуурамч мэдээлэл дээрээс нь хин нэгнийг гүтгэж байгаа асуудалд ер нь төр болон хэвлэл мэдээллийн байгууллагууд ер нь ямар тэнцвэртэйгээр байр суурийг илүү баримтлах ёстой байдаг вэ? Тий одоо хуурамч мэдээллийг төр засгийн зүгээс гэхээс илүү төр засгч нь өөрөө хуурамч мэдээлэл тараагаад явж явах юм тохиолдол байгаа шүү дээ тийм. Одоо энэ жишээ гэхэд өчигдрөл гэхэд Монгол Ардын намын бүлгийн дарга нь амаараа нөгөө нэг хэлж байгаа мэдээлэлээ оноо андуураад хэлчихэж байгаа. Тэгэнгүүт яг тэр хүний амнаас гарсан их сурвалжил үнэн гэдэгт итгээд нөгөө хэвлэл мэдээллээ түгүүлж байгаа. Тэгэнгүүт ард нь нөгөө хэвлэл мэдээллийнхэн худлаа мэдээлэл түгээдэг. Та нар ингэж худлаа мэдээлэл түгээж болохгүй гэдэг шүүмжлэлд өртөөд эхэлж байгаа байхгүй юу? Харин тий. Санаатай санамсаргүй янз бүрийн хүн юм чинь алдаа гаргах бах. Тэгэхээр тэрэндээс ингээ гарч байгаа мэдээллийг өөрөө редакц гэдэг одоо энэ чинь бас нэг юм юу байгаа те шат байгаа. Тэгэхээр тэндээс нэгтэлж байгаа мэдээллийг хэд гурав нэгтэлж байгаад ингээд цаашаа ер нь бол өргөх ёстой л доо. Ихтэй бол одоо хэвлэл мэдээллээр гэхээсээ илүү сошиал орчин чинь бол одоо хэн нэгний мэдээллийг цаашаа тийм ээ шууд л дамжуулж байгаа. Хэрвээ тэр улс төрч одоо тэр албан тушаалтан сошиал хаяг дээр бичсэн бол тэрийг заавал хэвлэл мэдээллээр дамжсан дамжаагүй хүмүүс тэгэл цааш нь тараагаад явна тийм. Тэгэхээр хаана хариуцлагатай байх хэвээр. А иргэд бол бас энэ өөрсдөө л одоо тийм ээ эцсийн бүлэгт иргэд дээр очиод үгүй энэ үнэн үү тийм ээ ийм байж болох юм уу гэд ингээд нэг эргцүүлдэг төрөний хэлдэг шиг ийм хэрсүү байх хэл одоо эрхтэй болж байгаа юм л да.
Түрүүн хоёлаа хүний нөөцийн асуудал гэд ярилцлагынхаа эхэнд ярьсан. Одоо энэ сэтгүүлчээр сурах гэж байгаа сэтгүүлч болох мөрөөдөлтэй, зорилготой хүүхдүүдийг ер нь танаа тэнхимийн зүгээс ер нь хэрхэн мотивацжуулдгийг, одоо ч ер нь мотивац авч ижил хүүхдүүд бас урам зориг авч урагшлах гэдэг юм шүү дээ. Тэгээд танахаас халтан үзэг гэд наадам зохиодог гэсэн энэ наадмынхаа талаар ер нь дэлгэрэнгүй ярихгүй юу? Хичнээн хүүхэд оролцож ийн жилээс жилд ер нь оролцох хүүхдийн тоо хэрхэн өөрчлөгдөж байна? За тийм манай тэнхим 2010 оноос хойш юм байна. Одоо 15 дахь жилдээ ковидын 1 жил өнгөрсөн. Тэгээд 15 дахь жилдээ тасралтгүй энэ сэтгүүлч оюутнуудын дунд одоо алтан үзэг гэж энэ мэргэжлийн наадмыг зохион байгуулдаг. За энд ингээд 5 төрлөөр оюутнууд нийтлэл нэвтрүүлэг, одоо радио нэвтрүүлэг, телевизийн нэвтрүүлэг, мультимедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн юм 5 төрлөөр оролцож одоо мэргэжлийн ур чадвараа ахиулдаг. За дээр нь бас өөрийнтөө хэлж байгаагаар бас мотивац тийм ээ, ийм урам зориг бас авдаг. Ийм наадам л да. Тэгээд энэ наадмыг бол бид нар өөрсдөө ингээд нэг ангид сууж байгаад ингээд шүүждэг. Гадны одоо манай яг гэвл мэдээллийн салбарт байгаа том ийм сэтгүүлчид, салбарын хүмүүс, тэгээд одоо хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд ихэвчлэн одоо ирж шүүдэг. Тэгээ энэ хүмүүс ирээд тэгдгийн одоо анх бол ингээ оюутны нэг наадам, нэг уралдаан гэж бодоод ингээд ирсэн. За нэг сургууль ингээд нэг газар зохион байгуулад ингээд те оюутнуудтай ингээд урамшуулал өгөөд ингээд. Гэтэл бол ирээд бол тэнд байнга хэлдэг нэг үг байдаг л да, ер нь нийтээрээ хэлдэг. Энэ бол маш том уралдаан байна наадам байна. Нэгдүгээрт одоо манай сэтгүүл зүйн салбарын бүх оюутнууд оролцож байна те. За тэр оюутнууд маань нэг өөрсдийнх нь бос олж хараагүй үнц хийх ч байдаг юм уу. Гэхдээ оюутнууд хийсэн гэхэд ийм хэмжээний бас тийм ээ. Одоо нийтлэл нэвтрүүлэг хийж идэг гэд ингээд тэд нар өөрсдөө бас тийм санаа сэтэл аваад инспирэшн аваад ингээд бас буцдаг. Тэгээд ер нь бол энэ их том наадам байна шүү гэд ингээд хэлдэг. Тэгэхээр яг тийм л байдаг л да. Тэгээ оюутнуудын зүгээс өөрсдийнхөө одоо хичээлдээ тийм ээ сурсан мэдснийгээ ингээд үзүүлж харуулдаг, юу хийж чаддаг. За дээр нь оюутнууд маань бол түрүүн бидний яриад байдаг энэ ажил дээр гараад улс төрийн нөлөөнд ороод ч гэдэг юм уу те захиалгатай юм хэвлэл мэдээллийн ямар нэгэн агуулга бас гаргадаг юм зарим нэг тийм ээ байгууллагын ийм сөрөг тал байдаг бол оюутнууд бол тийм биш. Тэд нар тийм шалтгаан байхгүй. Тэгээд тэд нар цэвэр одоо энэ нийгмийн сэдвийг барьж аваад цэвэр одоо өөрсдийнхөө тийм ёс зүйтэй өстой тийм ээ 100% ёс зүйтэй ийм агуулгыг тийм ээ одоо бүтээлдээ ингэж оруулж ирдэг л дээ. Тэгэхээр энэ бол их тийм сайхан мэрэгжлийн цэвэр мэрэгжлийн тэгээд одоо нийт бас нөгөө бүтээлүүд маань мэдээллийн хэрэгслүүдээр манай алтан үзэг CGM-ийн сайт дээрээ тавигддаг, пэйж дээр нь тавигддаг. Тэгээд бас олон нийтэд бас ингээд шууд хүртэл болдог. Зарим мэдээллийн хэрэгслүүд ингээд гаргадаг тийм ээ. Тэгэхээр тэр олон нийт хүртэл үзэгчд, хэрэглэгчд хүртэл бас тэрийг үзээд ингээд яасан сайхан бүтээл хийсэн бэ гэд ингээд дэмжиж идэг тийм баярлж идэг. Тийм учраас манай наадмын бол бас ийм цар өрөө ач холбогдол бол бас энд байд юм болов уу гэж боддог. Одоо ер нь ойрын хугацаанд ер нь энэ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юу? Ер нь тэ давтамж нь хэр байдгийг жилд хэдэн удаа зохион байгуулагддаг ингээд энэ талаас нь та ярихгүй юу? Тий, жилд нэг удаа зохион болно. Одоо энэ 12 сарын 6-нд Чингис хаан жишт буудал дээр одоо шалгуурлалт нь болох гэж байна. За 11 сарын 28 хүртэл одоо бүтээлээ хүлээж авна. Сэтгүүл зүйн салбарт суралцдаг одоо бүхий л оюутнуудад нээлттэй. За өмнө нь бол яг өмнөдөө сэтгүүл зүйн сургалт явуулдаг олон сургууль байсан. Гэхдээ одоо энэ сургуулиудын тоо цөөрсөн боловч нэг оролцож байгаа оюутны тоо бол улам ихсэж байгаа юм одоо хандлага ажиглагдаж байгаа. Яг нэг 200 гаруй бүтээл бол жилд ирдэг. За нэг давтагдсан доогоор 300-аас 400 юм оюутны бүтээл ирдэг байхгүй. Тэгэхээр энэ маань ингээд
жилээс жилд ингээл ахаад ирдэг. Улам оролцох сонирхолтой болоод улам чанаржаал ингээл явдаг л да. Тэгэхээр хамар хүрээний төв. Түрүү жилээс одоо манай наадам ерөнхий боловсролын сургуулийн одоо сурагчдын дунд бас ийм хоёр төрөлтэй болгосон давхар эссе болон нийгмийн рекламын төрөлд бас одоо сэтгүүлч болох гэж байгаа сурагчид тийм ээ. Ер нь нэг өөрийгөө сориод үзье. Эссе нийтлэл одоо бичээд ингээд явах сэтгүүлч бол би яах юм бол гэдэг ингээд ороод үздэг. Тэгээ энд бол бас сайн бүтээлүүд ирдэг л дээ. За хоёлаа яриагаа хиймэл оюун ухаан дижитал технологи ер нь энэ сэтгүүл зүйн салбарт ямар боломж авчираад байна. Тэгээ дээрээс нь ер нь сэтгүүл зүйн салбарыг өөрчлөгдөхөд хэр үр нөлөөтэй гэдэг талаар ярив. Та энэ талаар ярихгүй юу? За тий одоо салбар болгоно л хиймэл оюун ухаан. Ялангуяа энэ мэдээлэлтэй холбоотой салбарууд тийм ээ. Хиймэл оюуныг хэрж байна. Тэгэхээр манай салбарт ч гэсэн энэ бол одоо хиймэл оюун дижитал энэ боломж бол одоо хэрэглэгдэх ёстой. Хэрэглэгдчих одоо эхэлж байгаа. Ер нь гадны улс орнуудад одоо энэ робот хөтлөгчөөс ахуулаад сайт руу ороод үзэхэд аудио хаавал ингээд роботоор уншуулж байгаа юм хэлбэр бол 10 жилийн өмнөөс л ер нь бий болсон л доо. Тэгээ манайхан бол бас хэрэглээд ингээд явж эхэлж байгаа. За энэ маань одоо мэрэгжлийнхаа хувьд одоо яаж үр бүтээлчээр тийм үү? Одоо илүү боломжийг нь ашиглаж илүү хүмүүст креатив байдлаас ч байдаг юм уу? Илүү одоо нөгөө боломжийг нь олж харж хэрэгжилж ийнэ гэдэг нь л чухал байгаа юм л да. Тэрнээс биш мэдээж 100% одоо ийм л оюунаар хийлгүүлсэн ийм агуулгыг бол мэдээж гаргаж болохгүй. Тэгэхээр гаргаад байж байгаа тийм ээ. 1% хүн тэнд нэг сайт ажиллуулаад сууж явах үгүйсэхгүй тийм. Тэгэхээр тэр хүмүүсээс илүү гарах мэрэгжлийн гэхдээ энийг маань хэрэгсэл гэж болгож одоо бодоод тэр хэрэгслийг бид нар энэ микрофоныг яаж хэрэглэдэг вүлээ тэрэн шиг л хэрэглэх ёстой л доо. Сая манай сургууль энэ яг энэ сэдвээр хиймэл оюуны сэдвээр бас судалгаа хийсэн. За тэгээд манай өөрсдийн сэтгүүлч нараас Монголын сэтгүүлч нараас энэ хиймэл оюуны хэр хэрэгжилж байна гэхэд бол хэрэгжилж байгаа байдал нь бол ерөнхийдөө бага байлаа. Гэхдээ одоо цаашид хэрэглэх бодолтой байгаа. Одоо энэ талаар өөрсдөө хөгжүүлнэ, сургалт авах сонирхолтой байгаа гэсэн сэтгүүлчдийн тоо бол дийлэнх олонхыг эзэлж илээ л дээ. Тэгэхээр энэ маань одоо ялтчгүй цаашдаа манай салбарт бол орж ирэх бүтээлчээр ашиглагдах юм салбар гэж бодож байна. Ер нь бол бас гадны нийтлэлүүдийг харж байхад цаашид хиймэл оюун ухаан хүний үүргийг гүйцэтгээд тэр тухайн ажлыг хийж байгаа сэтгүүл сурвалжлагч тэг хин бидгийн нэвтрүүлэгчийн хүртэл орлох боломжтой гэж байгаа. Нөгөө биднэрт тулгамдж байгаа хүний нөөцийн асуудал төр чинь хиймэл оюун ухаан тэр хүнийг оролцох үү гэдэг бас тийм айдас байгаад байгаа юм билээ л дээ. Харин энэ хүний тэр боломжийг тэр хүний оронд ажиллахынхаа илүүтэй бид нар мэрэгжлийн зүгээс тэг илүү бүтээлч байх байдлыг нэмэгдүүлнэ гэж ойлгож байна. Тий. Одоо яг салбар болгоно л яригдчихэж байгаа зүйл тий. Одоо үнэхээр бүр хүнийх нь тоог ингээд боловсон хүчнийх нь тоог ингээд хэмнээд хасаад ингээд явж байгаа салбарууд зөндөө байгаа. Тэгэхээр бидний хувьд бол яг өнөөдөр бол бас шууд тэгж хэлэхэд бол хэцүү байна. Мэргэжлийн хувьд бид нэр ажил үргээ гүйцэтгэж байгаа. Гэхдээ редакцууд нөгөө зах зээлэл бас ярихад Монголын редакцууд ч бас бүгдээрээ нэг зураач ашиглаад ч байдаг юм уу те. Бүгд нэг сайн 2-3 дизайнертай ингээд сууж идэг тийм редакц бас ховор шүү дээ. Тэгэхээр одоо тэр дизайнерын одоо ажил үүргийг магадгүй тийм ээ. Хиймэл оюун даатгаад ингээд хийлгүүлээд сууж явах бол одоо боломжтой. Тэгээд ч явж байгаа редакцууд байгаа бах. Тийм. Энэ маань бол гэхдээ яг мэрэгжлийн сэтгүүлчийн ажил руу бол тийм ээ одоо 100% ороод бас сэтгүүлчийг орлоно гэж бас яг одоо өнөөдөртөө бол бодогдохгүй л байна тийм. Гэхдээ ирээдүг бол мэдэхгүй тийм ээ. Хэвлэл мэдээллийн салбарууд ер нь хэрхэн энэ хиймэл оюун ухааныг зөвтэй ашиглаж мэдээллийг түгээх ёстой байдаг байна. Тий яг хоо дөрөвдөх бүтээлчээр л ашиглах хэрэгтэй байх. Ер нь одоо бас ёс зүйн сэдвээр ирдэг шүү дээ хиймэл оюунд чинь тий. Одоо жишээ нь хуурамч мэдээлэл энүүгээр дамжигдвал яах вэ? Тийм үү? Одоо бид нар ялахгүй байгаа даа шүү дээ. Одоо бидний сошиал орчинд гарч байгаа янз бүрийн бичлэгүүд нэг нохоо хүүхдийг очиод аварж ийн тийм үү? Одоо нэг шувуу ирээд
шүүрээд явхаас аварж ийн гэдэгт бид нар итгэл тэрийг үзээд нь шүү дээ. Гэтэл тэр хиймэл оюун байж идэг. Тэгэхээр энэ шиг одоо бидний одоо өдөр тутмын жил амьдралд чухал ийм мэдээллийг ийм хоромж мэдээллээр хөрвүүл яах вэ гэдэг асуудал яригдах байхгүй. Тэгэхээр энийг өгөөсөхгүй. Одоо ингээ бэлэн сайхан хэрэгсэл нь байж байгаа учраас янз бүрийн хүмүүс энийг ашиглана тий. Тэрэн шиг бол одоо бид нар мэргэжлийн редакц бол мэдээж ажиллаж болохгүй. Одоо гол нь одоо мэдээллийн үнэн бодит байх энэн дээрээ л одоо анхаарах хэрэгтэй. Бусад бүтээлч байдлаар тэнд нэг гоё зураг оруулаад тавих, тэнд нэг гоё реле нэг гоё тийм үү? Сабтайтлтай болгох ч гэдэг юм уу. Энэ бол одоо хэмэл оюуны хэрэглээнд бол одоо мэдээж байх хэрэгтэй. Байж болохоор асуудал байхгүй. Сүүлийн асуулт бидний ярилцах цаг өндөрлөгдөх үж байна. За та ер нь төгсөж байгаа оюутнууд бол ер нь сэтгүүлчдийг энэ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдийг ер нь хэр ёс зүйтэй байх ёстой, ямар ёс зүйн ер нь хэм хэмжээ төвшин ямар байх ёстой гэж боддог вэ? Энэ талаар ярихгүй юу? За тэгэхээр одоо сургалт явагдаж байна тийм үү? 4 жилийн сургалт. Тэгэхээр энэ 4 жилийн сургалтаас мэргэжлийн боловсон хүчин бий болно. За энэ мэргэжлийн боловсон хүчин хичээл сургуульдаа хэрн ямар байсан тийм үү? За тэндээс ахуулаад өөрийнхөө ямар сэтгүүлч одоо болж гарч байгааг тэндээс харж болно. Дээр нь түрүүн хэлсэн нөгөө хувь хүний тийм ээ одоо хөгжил. За энэ ёс зүйн асуудал. Энэ тал дээрээ бол өөрийгөө маш сайн анхаарах хэрэгтэй. Хүн мэргэжлийн чадвар, ур чадвар гэдэг бол ингээд явандаа бий болно. Ёс зүйн асуудлыг бол хүн маш л насан туршийн боловсрал байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр их анхаарах хэрэгтэй. Манай ер нь салбарын зүгээс манай одоо сургууль тэнхимийн зүгээс бол энэ дээр одоо маш их анхаарна. За одоо тэр хичээлийн бус цагаар нь тийм ээ бас ингээд оюутны клуб ажиллуулад, ном уншуулад ингээд эндээс гарсан хүн бол ер нь одоо нийгэмд хортой гэх юм уу те. За хүнд одоо хэрэггүй ч гэдэг юм уу. Хүнд асуудал болохоор ийм мэдээллийг ер нь л одоо гаргадаг тийм. Өөрийн гэс нэг ийм хэм хэмжээ цензурыг барьдаг. Тэгэхээр тухайн хүн зөв хүн л байх хэвээр өөрөө тийм. Зөв хүн байх хэвээр тэгээд боловсралтай болох хэрэгтэй. За ингээд эндээс гарч байгаа мэдээллүүд бол цаашаа хүндээ ачаал бүгдлээ өгөөд явандаа л гэж боддог доо. Тийм учраас сэтгүүлчдийг одоо гарч ирж одоо тэр салбарын янз бүрийн асуудал болж байгаа хэсэг бүлэг байгаа бол тэр одоо хичээл сургуульдаа ямар хүмүүс байсан тийм үү нэгдүгээр тэрнээсээ л эхлэн шүү дээ. Яг хичээл номонд суусан хүмүүс юм уу, сургууль соёлын ерөн төгссөн хүмүүс юм уу анханасаа бол. Тэгээд дээрэс нь одоо тэр хувь хүн өөрөө ямар хүн юм бэ? Ийм асуудал яригдана. Тэгэхээр одоо энэ төгсөж гарч ирж байгаа оюутнууд боловсон хүчнүүдийг бас очиж хүлээж авах редакц нь өөрөө бас эрүүл байх хэрэгтэй тийм. Ах эгчнэр нь одоо өөрсдөө бас зөв хэрэгжсэн хүмүүс байх хэрэгтэй, ёс зүйтэй хүмүүс байх хэрэгтэй. За тэгэл одоо тэндээс одоо сайн мэдээлэл гарна да тийм гэж бодож байна. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирж ярилцсан танд баярлалаа. Таны ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Урьсанд баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. Байр суурийн ярилцлагын нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн медиа технологийн тэнхимийн багш Оюнбат оролцлоо.